агуулгатай орлогын албан дотроос өнгөлөх нөөтөөс өнгөлөх гайлаас өнгөлөх гэсэн яг ийм 3 татврын хуулийг нэгийг нь одоо өргөн бариад нөгөө хоёрын дагалдуулсан техникийн хувьд бас яадгийн болдоо гэдэг ийм одоо асуудал байна. Тэгэхээр энийг бас анзаарна үз одоо сайн зэрэг гишүүн хуульч хүн бас өөрөө анзаарна үз. Тэгэхээр энэ за миний хувьд болохоор ийм санал байгаа даа. Энэ за орлогын албан татвартай холбоотой энэ хөнгөлт 22-9 бол энэ төсөвдөр ачаал байхгүй аж ахуйн нэгжүүдээс одоо жишээ санхүүжилт одоо татахын болцоо боломжийг нээн гэдэг утгаараа бол энийг нь бол дэмжиж болж байгаа. А нөгөө хоёр заалтын нь болохоор одоо сайн зэрэг гишүүн татаад авчвал уул нь бүр илүү амар юм шүү. Яг түр нөөттэй холбоотой асуудал 38.127 гэдэг бол угаасаа энэ дээр хөнгөлт чөлөөлтөй гайлттай холбоотой асуудал нь бол хөнгөлт чөлөөлтийн болцоонууд нь байгаа учраас тэрийг тэр хуулиараа зохицуулах болцоотой. Нөөтдөр болохоор ер нь одоо хуулиар 29 хөнгөлт чөлөөлт байгаа юм байна. Тэр нь илүү голчлон салбартай холбоотой, нэлээд том бодлоготой холбоотой асуудлууд байдаг. Гэтэл яг хуу одоогийн зургаар харахаар бол шатрын холбооны одоо шүлээд энэтэй холбоотой нөт гэж юу байх вэ? E-спортын хэдэн компьютерийн нөт нэг том одоо шин нөлөөл багтаа учраас заавал энд нөтийн хуулийн дээр оруулах хэрэггүйгээр энийг бас хасчуул яасан бэ гэсэн ийм саналтай байна. Тэгэхээр хэрвээ хуулийн төсөл одоо хилцэх хэсгэнд дэмжигдвэл миний хувьд бол энэ орлогын албан татвартай холбоотой 22-ийн 9-тэй холбоотой заалтын дэмжээд хоёрын дагалдуулсан гэж хоёр хуулийн нь бол дэмжихгүй байх юм бодолтой. Тэгэхээр сайн зэрэг гишүүнийг энэ дагалцсан хуулиудын хэрвээ татаж авдаг бол энийг ингээд нэг зал дээр хилцээд явуул яасан бэ гэсэн ийм бодол байна. Баярлалаа. Даваа сүрэн гişүү гэл.